Сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бяцлаглалын хүний эрүүл мэнд болон наслалтанд ямар нөлөө үзүүлж болох талаар өөрийн мэдэх зарим мэдээлэл та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Бяцлаглалын хамгийн гол зорилго нь зөвхөн одоо энэ тархи өөрчлөлт амьдралаа өөрчлөе хэмээх бяцлал төдийгүй ер нь бүхий л төрлийн бяцлаглалын хамгийн түрүүнд хүрэхийг зорж байгаа гол зорилго нь тархины хэлбэлзэл, тархинаас ялгарч байгаа тэр долгионыг боломжит хамгийн бага нам түвшинд хүргэх ийм зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл бид ууралсан, уцаарласан, бухимдсан, стрессцэн үедээ бидний тархинаас ялгаруулж байгаа тэр долгионыг график байдлаар дүрслэвэл энэ бол маш тийм савчсан, өндөр, жигд биш, хурц үзүүртэй ийм дүрслэл үүсдэг. Бид тайван байх үедээ эсвэл унтж явах үедээ ч юм уу тархины гаргаж байгаа долгио нь бол маш бага нам тэгээд ийм жигд ийм долгионы дүрслэл үүсгдэг байна. Тэгэхээр тархины долгионыг ингэж багасгаж нам гүн болгоно гэдэг нь нэгэсэндээ бидний тархинд эргэлдээд байгаа олон төр бодлуудыг бидний бас санаа зоригоос үл хамааран нэгсэндээ бидний захирагдахгүйгээр ингээд саад болж байгаа тэр олон бодлуудыг намжааж байгаа гэсэн ийм утгатай. Өөрөөр хэлбэл тэр олон бодлыг тэр сөрөг хөвчлэн сөрөг гэдэм бодлууд мэдрэмжүүд бас байгаа тийм. Тэдгэрийг үндсэнд нь бацаад стресс гэд ойлгочих болно. Тэгэхээр тэр стресс бол уг нь бол яг наахтагч язгуур юугаар бол утгаараа энэ стресс гэдэг маань биднийг альва аюулаас аврах, хамгаалах, амьд үлдээх ийм зориултаа бидний хамгаалтын програм юм байгаа юм л да. Гэтэл энэ бол яг дээр үед хүн хөөсчсэн одоо тухайн үедээ эртний тэр балан эртний хүмүүс аюултай амьтнаас ам гарах ч юм уу те энэ үед ажилдаг идэвхждэг ийм одоо програм гэж хэлж болно. Орчин цагт бол тийм янз бүрийн аратан амтан айхтар зүйлс хэдийгээр тохиолдох боломж ховор боловч яг энэ орчин цагийнхаа энэ нийгэм дундах энэ амьдралд маань маш их санаа зовох ийм зүйлүүд зөндөө байдаг. Тэр болгон яг л нөгөө бидний тэр хамгаалах програм буюу нөгөө стрессийг горимыг идэвхжүүлждэг. Стрессийн горим буюу одоо бидний хамгаалах горим буюу зүгт эсвэл тулалд гэсэн ийм горимыг идэвхжүүлдэг гэсэн үг. За энэ горим нь идэвхжихлээр яадаг вэ гэхээр хүний биеийн тэр дотоод шүүрлийн булчирхайн тэр даавруудын тэнцвэрт байдал шал өөр болдог. Өөрөөр хэлбэл цуснд илүү их тийм стрессийн даавар ихээр ялгарч гарч ирсэн үед хамаг тэр одоо энерги болон цус нь булчин руугаа тархи руу нүд болон чих те сонсгол эдгээрийн эрхтэн рүү ингээд илүү их түлхүү өсөж очдөг байна. Ийм зохицуулт явагддаг гэсэн үг. Энэ нь яадаг вэ гэхээр тийм тухайн аюултай нөхцөл байдлаас бид нэр амьд гарахын тулд хийгдэж байгаа ийм дотоодын биологийн ийм тодорхой горим байх нь л дээ. Тэгтэл одоо яг энэ орчин цагт бид нэр тийм цухтаагаад шаардлага байхгүй ч юм уу те. Яг ийм удаан хугацаанд тогтмол магадгүй тийм амар өндөр түвшинд биш юм агэд байнгын ийм сэтгэл төвшөөртэй зовнилтой ямар нэгэн зүйлд ингээд багахан хэмжээгээр ингээд тогтмол стресстэй яваад тахлаар энэ нь яг энэ процесс чинь угаасаа бидний биед маш тийм олон өвчлөлийн ихсвэр болчтой юм байна. Энийг бол олон сүүлийн олон судалгааны ажлууд тий олон эмч мэрэгчлүүдийн зүгээс ийм дүгнэлтэнд хүрээд энэ талаар их ярьдаг болсон үе. Стресс гэдэг маань үндсэндээ айгүй энгийнээр бодвол да бидний хоол боловсруулах эрхтэн систем рүү чинь хэвийн байдлаар ингээд 100% энерги болон цус одоо юу гэдэг цусны эргэлт сайтай байгаад үйл ажиллагаа нь хэвийн байх ёстой байдаг байлаа гэж тэ хүн 50 амлан байх үед. Гэтэл стресс тэгэхээр тэр тийш чинь хэвийн ингээд байдлаар гүгээд очих ёстой тэр цусны эргэлт маань булчин руугаа өөр бусад эрхтэн рүүгээ явчихна шүү дээ. Тэнгуут нөгөө ходоодны чинь ажиллагаа, үйл ажиллагаа, хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хэвийн байж чадхаа болдог. Хүмүүс бид яг энэ орчин цагийн нийгэмдээ харахад гаднаас гараад ямар ч аюулгүй юм 50 байгаа мэт боловч хүмүүс өөрсдөө бид чинь маш олон зүйлд санаа зовоод байдаг.
мөн өөрийнхөө тэр дотор тархитолгоонд эргэлдээд байгаа тэр бодлыг ухамсартайгаар зохицуулаад өөрөө тэрнийг одоо юу гэдэг м өөрийгөө тайван байлгаж чадах те энэ арга техникт суралцаагүй ч юм уу энэ талаар мэдэхгүй. Нөгөө зовниод байгаа зүйлээ л байнга бодоол улмал өөрийгөө зовоогоол улмал сэтгэлээ завниулсан хэвээрээ байгаа тэгэхээр энэ маань нэг урт хугацаанд ийм тогтмол төвчний стресс маань нэг хотоодны үйл ажиллагааг маань айгу муутгацдаг. Яг тэгвэл нэг тийш чинь хэвийн байх хэвээр байсан 100% энерги тэр цусны эргэлт чинь багасаад магадгүй 50 ч юм уу хит ч юм болчихлоор тэр үйл ажиллагааны доголд хэвийн биш болсон хотоодонд орсон хоол шингэхгүй болж штэ. Тийм учраас иймэрхүү асуудлаас болоод хоол нь шингэхэ боллоо гэж хүмүүс ярьдаг. Тэгээ хотоод нь өвдөд эхэлдэг. Улайл үүснэ, шархлаа үүснэ, гэх мэтлэн ингээд шатаараа ингээд элдв өвчлүүд үсэж явдаг байх нэ. Энэ бол ердөөл жишээ. Тэгээ хамгийн анхны наадсахын жишээ байгаа юм. Тэгэхээр бүхий л эргэтэн систем ийм болж болдог. Стрессийн үр дүнд цус өтгөх магадaltaй, цус өтгөх юм бол мэдээ зүрх судасны асуудалд ачаалгч таарна. Цусыг шүүж байгаа тэр бөөрөнд чинь ачаалагч таарна. Гээл бүхий л дотоод эргэтнүүд асуудалтай болоод ирнэ. Тэгэл цусны дараалт, харшил, баршил одоо ер нь маш олон асуудлууд үүсэх боломжтой. Тэгэхээр бяцлал гэдэг маань за яг хуу тэр бяцлагын холын зорилго нь тэрийг нь мартъя л да. Юутай ч хамгийн түрүүнд бид өөрсдөө стрессээс салах хэрэгтэй байгаа юм. Тэгжиж бид эрүүл явах, аж аргалтай байхтай сайн сайхан амьдрах тухай ярьж эхлэх ёстой. Гэтэл нөө хотод нөвцсөн хүмүүс маань ийм авч уучаад тэр өөрийнхөө тэр яг мэдрэгдээд байгаа тэр физик биеийн төвшөнд мэдрэгдэж байгаа тэр өвчин, тэр асуудалтай тэр асуудлыгаа эмч болон эмэнд даатгаж орхичоод өөрийнхөө тэр сэтгэл санаанд байгаа хэвийн биш байгаа, эрүүл бус байгаа тэр зүйлдээ тэр асуудалтай анхаарал тавьдгүй ачлал бүгдлөхгүй ингэ явааддаг. Гэтэл бид үнэхээр сайхан эрүүл сарвал байх, аж аргалтай байхад хамгийн чухал суурь асуудал маань юу вэ гэхээр одоо тархиндах бодол тэр мэдрэмж эдгээр дээрээ юуны түрүүнд анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй байж таардаг. Гэхдээ энийгээ бид үүндээ ачлал бүтлэхгүй яваад юм аа. Тэгэхээр бяцлаглалын хамгийн түрүүний тус нь юу вэ гэхээр бид стрессээс салж эхэлдэг. Стрессээс салаад стрессгүй амьдраад эхлэхийн цагт бид үнэхээр маш олон зүйлийг одоо ойлгож мэдэрч эхэлдэг. Юуны түрүүнд бие маань эрүүлж эхэлнэ. Яг тэгвэл нэг удаан хугацаанд бидний биеийг аажим боловч хордуулаад өвчлүүлж исэн тэр стресс гэдэг маань байх болохоор буцаад эд эрхтэн тэр дотоод бүхий л эрхтэн системүүдийн үйл ажиллагаа хэвийн болоод ирэхлээр бид эрүүлжээд эхэлдэг. Үүний шинж тэмдэг нь ямарваа нэгэн бяцлагыг эхэлж байгаа хүмүүст хамгийн түрүүнд мэдрэгддэг шинж тэмдэг нь юу вэ гэхээр нойронд маш сайжирдаг. Энэ бол энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчлөе гэх мэт энэ бяцлаглалын аргад суралцж эхэлж байгаа хүмүүст хамгийн түрүүнд ихэнх хүмүүст нь энэ байдал илэрдэг, мэдрэгддэг. За тэгэд нойр хэвийн сайхан болоод ирлээ гэхлээр бие маань сайхан амардаг болж эхэлнэ. Тэр хэмжээгээрээ би илүү их энерги хуримтлуулна. Энерги хуримтлуулаад доторх бүх биеийн дотоод эрхтэн системүүд хэвийн ажиллаад эхлэхлээрээ хүн өөрөө хүний бие махбод чинь өөрийгөө ангаах эрүүлжүүлэх тэр дотоод механизм нь хамгийн сайнаар ажиллаад эхэлнэ гэж ойлгож болно тийм ээ. За энэ бол маш ерөнхий бүдүүн тоймын ингээ базаад хийсэн байдлаар тайлбарлалаа. Гол ачлал бүгдлийг л одоо тайлбарлах гэж хичээж байгаа юм л дээ. Тэгээд цааш нь ярих юм бол сүүлийн үед теломер гэж их ярьж байгаа. Энэ нь бол бидний доторх тэр хромосомын үзүүрүүд дээр байрлаж байгаа тийм тодорхой бүтэц байгаа юм. Энэ бүтэц нь ямар зориулттай вэ гэхээр энэ бүтэц маань хэдий хэр урт мөн одоо идэвхтэй үйл ажиллагаатай дахин одоо хэвийн сайхан ургаад байж гин гэдэг нь тэр хэмжээгээрээ бидний эдис бие махбод маань эрүүл сарвал буцаад эрүүлжих хэрвээ ямар нэгэн байдлаар өвчлсөн тохиолдолд нөхөн төлжих гэдэг ч юм уу те ийм байдлын шууд нөлөөлөл нь тэр теломерээс хамаарч идэв юм байна. Тэгээд тэнд нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр эсийн хуваагдал болгонд тэр теломерийн уртсах тэр нэг тодорхой түвшин нэгэд уртсаад ургаадах хэрэгтэй юм байна.
хэвийн урт тийм хэмжээнд очиж ёстой байдаг юм байна. Харин эсийн хуваагдал болгонд тэр теломерийн уртын хэмжээ нь багаар ингээд багасаад богиносоод явд юм байна. Тэгсээр хагаад сүүлдээ тухайн эс ингээд нэг теломерийн уртын хэмжээ бүр ингээд багасаад одоо тулаад дуусна гэх юм уу хаашаа те. Яг иймэрхүү байдал үүсгэхээр эсүүд маань үнэхээр бидний эсийн түвшинд тийм хөгшрөл үүсээд тэр эсүүд маань дахин хуваагдаж чадахгүй болох гэдэг ч юм уу те. Ер нь амьд бие махбодын төгсгөл ирж байгаатай ийм утга дүйцхүүс ийм нөхцөл байдал үүсдэг юм байна. Тэгэхээр тэр теломерийн одоо яг идэвхтэй байх үе нь бидний залуу нас яг тэр үед байгаа байхгүй юу? Залуу бие махбодод байгаа тэр эсийн доторх хромосомын үзүүрдэх тэр теломер хэмэх бүтц нь хэвийн сайхан урттай буцаад урагш төлжих нь хэвийн байдаг. Тийм болохоор залуу хүний бие амархан одоо тамир тэнхээ ордог, төлждөг, арьс тий нүрийн өнгө гэдэг ч юм уу, ер нь цог золбоо сайтай ингээ байгааддаг байх нь. Тэгээ олон дахин тийм одоо эсийн хуваагдлын үр дүн нөгөөд нь богиносдог гэж байгаа юм чинь. Яг бид нас ахаад ирэхин цагт буцаад тамир тэнхээ муутай болох ч юм уу, аливаа өвчин хуучин туслаа гэхэд түүнээсээ эрүүлжиж хэвийн эрүүл мэндэд орохдоо илүү урт цаг хугацаа шаарддаг болчдөг. Энэ бол шууд теломерийн нөлөө гэж үзэж болох юм байна. Тэгэхээр энэ теломерт за яг насны тий зам ёсны дагуу нөө теломер өөрийн урт нь ингээд багасаад явдаг байна. Гэтэл түүнээс илүү хурднаар теломерийн тэр уртсах эргэн нөхөн төлжих тэр процесст сөргөөр нөлөөлдөг зүйл бол стресс байдаг юм байна. Буцаад л нөө гайхал стресс юм байна. Тэгээд ийм үг байдаг да. Бидний эс болон бидний бодлыг сонсч яадаг гэж хэлдэг те. Энэ нь юу гэж ямар утгатай вэ гэхээр нөгөө талаасаа бид одоо дотроо эерэг бодолтой альва талархсан сэтгэлээр ханддаг те баяр баясгалантай ийм байж чадах юм бол тэр бүгдийг чинь эсүүд сонсч идэг буюу тэр теломерийн тэр эс доторх хромосомын үзүүрдэх теломер төдий хэмжээгээр буцаж идэвхжих ийм боломжтой байдгийн байна. Тийм потенциал байдгийн байна. Харин бид сөрөг бодолтой байх юм бол тэр өөрөөр хэлбэл одоо стресстэй тий байнгын стресстэй ууртай бухимдалтай үргэлж сухалддаг сэтгэл хязгаарч одоо ханамжтай байдаггүй гэдэг ч юм уу ийм айгүй тийм таагүй нөхцөл байдлыг бид өөрсдөө ингээд бодоод байх юм бол заавал гадаад орчноосоо түүнийгээ дуудаж ийн гэхээс илүү дотоод өөр лүг өнгөж харах юм бол бид өөрийнхөө тэр сөрөг бодлын хэмжээгээр эд эсүүдтэй мөн тийм сөрөг мэдээлэл дамжуулаад тэр бүгдийг бидний эсийн доторх тэр хромосом үзүүрийн теломерүүд хүлээж аваад тэр хэмжээгээр хурдан богинохон ахар болж ингэж богиносч идэв юм байна. Тэр хэмжээгээр бидний биедэх өвчлөл болон тэр нас маань тэр хэмжээгээр богиносох нь байна гэдэг ч юм уу маш олон тийм эрүүл мэндийн сөрөг байдлууд илэрдэг юм байна. Тэгэхээр нэг ийм үг байдаг шүү дээ. Тарих болтой яг бидний хийж байгаа үйлдэлийг бодит юм уу эсвэл хийсвэр юм уу гэдгийг ялгадаггүй гэдэг тийм. Тэгэхээр яг энэ зарчим дээр чинь энэ доктор Жо Диспензагийн бяцлал үндэслэсэн байгаа шүү дээ. Юу вэ гэхээр за би өөрийгөө те амжилтанд хүрсэн гэдэг те ямар нэгэн зүйлийг хийж чаддаг гэдэг ч юм уу. Нэг зүйлийг ингээд яг хийсвэрээр бодоод байхлаар тэрийг тарих яг жинхэнэ үнэхээр энэ хүн жинхнээсээ бод байдлаараа тийм хүрсэн юм уу? Эсвэл зүгээр бодож байгаа мó гэдгийг ялахгүй яг тэрэнд нь шууд хариу үйлдэл үзүүлдэг гэдэг шүү дээ. Яг тэрнтэй энэ утга бас мөн одоо миний хэлж байгаа зүйл дээр яг мөн дахин яг л адилхан ажиллана. Юу вэ гэхээр тэр сөрөг бодол гэдэг юм те бид хэн нэгний тухай ч юм уу те. За энэ яг энэ бяцлал маань одоо өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгоё гэж те болох зорилготой гэж бодъё л доо. Тэгэхээр за би сайн сайхан байх болтугай гэдэг ч юм уу те. За би тийм сүрхий мундаг баян тарган гэдэг ч юм ингэж бодож болно гэсэн хэдийч бяцлагын цагаасаа бусд үед нь хэн нэгний тухай таагүй бодол өвөрлөд хэн нэгэнд одоо өш хонзон сансан байдаг ч юм уу тэгээ атаархаж хорсон байдалтайгаар тэрний өстө өлегтэй явахыг харнаа гэдэг ч юм уу те бид нэр те хүмүүсийн нэг ийм юу байдаг штэ ийм байдлаар хандах юм бол бид хэний тухай бодож байгаа нь хамаагүй нэгэн л бидний тархинд тийм сөрөг бодол байгаа л бол тэр нэг үнэн худлаа гэдэг тарих ялахгүй гэдэгтэй адилхан бидний эсүүд хэний тухай бодож ийн гэдгийг хүлээж авахгүй байхгүй. Ердөөл тархинд тийм сөрөг бодол байна. Тэгэхээр
тэр эсүүд маань тэр хэмжээгээрээ тэр нөө эсийн хуваагдах буцаж одоо залуу төлжиж гарах тэр потенциал тэр бүхэн тэр хэмжээр багасч идэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрийнх нь тухай ч юм уу, бусдын тухай ч юм уу, магадгүй хамаагүй нэг хэний чүл мэдэх нэг хүний тухай сайн муу, сайхан муухай янз бүрээр бодож байна. Тэр чинь яг тэр өнгөрөө, тэр долгионороо, аа тэр сайн муу гэдэг яг тэр янзаараа л шууд бидний бие махбодод уул мөрөө дандаа үдээж ит юм байна залуусаа. Тэгэхээр энэ үгээрээ юу хэлэх гээд юм гэхээр бяцлал хийнэ гэдэг зөвхөн ямарваа нэгэн тийм явцуу зорилгоос илүү тийм бидний бодож байгаагаас илүү бидний амьдрал маш гүн том нөлөө үзүүлдэг байж чаддгийм байна. Энэ бяцлал гэдэг маань. Харин тэр хромосомын үзүүр дээр байгаа теломер хэмээх бүтцийн буцаж сэргэж нөхөн төлжих буцаад хэвийн урт болоход нөлөөж чаддаг бас ийм боломжууд байдаг юм байна. Энэ нь юу вэ гэхээр юуны түрүүнд бяцлал байдаг байх нэ. Бяцлал хийхлээр бид элдв бодлолоос ангижирч чадна шүү дээ, чаддаг. Үүний төлөө энэ бяцлал хийж байгаа. Тэгэхээр элдв стрессийн түвшин нам болно багасна бүр 0 болж болно Тэгэхээр бяцлагын нөлөө бол үнэхээр бас гайхалтай их байж чаддсан байна. Ер нь та нар анзаарсан байх газрын тэр бяцлагчид ер нь тийм эерэг байж чаддаг. Тэгээ амьдралдаа хайртай, дуртай, амьдралаа бүр дурлсан, амьдралаас дандаа тийм сайн сайхан боломж болон эерэг талыг харж чаддаг хүмүүсийн хувьд тэд их залуу овор бахтай харагддаг мөн хангалттай урт наслж чаддаг ийм хүмүүс ихвчлэн тааралдаг. Энийг бол та нар ер нь өөрсдөө харсан мэддэг байх. Харин ингээд эсрэг бодолтой ч юм уу. За яг хөө тэр хүн бол бусдын тухай бусдад нууснаад явдггүй хүн байж болно. Гэхдээ өөртөө бас өөрийгөө ердөө хайрлаж чаддгүй ч юм уу. Дандаа альва зүйлээс айж явдаг, айж имэж айц төгшүүртэй амьдэрдэг. Дандаа сэтгэлийн зовнилтой байдаг хүмүүс бол бас тийм эрүүл байж чаддгүй шүү дээ. Ихэнхдээ тийм хүмүүс тийм одоо царайны өнгө гандуу, гундуу дорой маягийн тийм жоохон туранхай эцэг хийгэмэр ч юм уу зарим хүмүүс нь хэд даргалтай, зарим хүмүүс нь жингийн баг зохижиндээ хүрхгүй маягтай тийм хатмал гэмэр юм шиг тийм тэгжилмэр хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ жоохон туняа муутай гэж хэлэхэр ч юм уу үргэлж магадгүй хүүхэд наснаасаа эхлээд айц хүйцтэй байсан гэдэг ч юм уу ийм хүмүүс бол тархиндаа тийм бодол мөн бидээ тийм мэдрэмж аваад байнга тэргээ бидээ агуулад яваад тэгэхээр тийм биений эдсүүд нь хангалттай өөрхөн байх ёстой хэмжээнд хүртэл хөгжиж цэцгэлж ингэж чаддгүй юм байна. Энийг бид нэр бас айгүй сайн бодох энэ талаар үүнийг бид анхааралд авах ёстой ийм асуудал байдаг юм байна залуусаа. Тэгэхээр бяцлал бол ер нь за яг бяцлал хийхгүй байж болно л доо. Бяцлалыг дуртай хүн болгон хийгээд идэг бол биш. Бяцлагт хүн болгон бэлэн байдаг биш. Тийм ч учраас хүн болгон өөрийн цаг тай гэж ярьдаг. Цаг мэрхээр хүн дурлах юмдаа дурладаг. Цаг нь болоогүй л хичнээн одоо шагналал амлаад тэр хийхийг бодоогүй цаг нь болоогүй зүйлийг хийдэггүй. Ийм л байдаг ердөө тий. За тэгээд нэгэнт одоо бяцлал хийх хүсэлгүй хүмүүс бас бяцлал огт хийдэггүй бол биш юм байна. Бяцлагын олон төрлөөр бидний амьдрал оршин байж байгаа байна. Өөрөөр хэлбэл бид яг тухайн агшиндаа хийж байгаа зүйлдээ 100% анхаарлаа хандуулад хамаг сэтгэл зүрхээ зориулна гэж хэлдэг шүү дээ. Яг ингэж зориулж чадах юм бол бид яг бяцлалтай адилхан тархины долгион тэр бүгд хэлбэлзлээ намсгаад сайхан тайван амгалан жигд болгоод мөн бидний тархинд тэр бодолсноод саад болоод байгаа стресс элдв тэр бодлууд маань алга болж чаддсан байна. Жишээ нь одоо нэг мужаан хүн нэг модон идэл хийж ийн гэдэг ч юм уу. За хуучин дээр үүдэг модыг гараар харуулдаг байсан. За тэг гараар харуулчих үеийн яг тэр хийж байгаа үйлдэлтэй 100% анхаарлаа хандуулсан маш сайхан хичээгээд хийж байгаа тэр хүн үнэхээр тайван амгалан болчихсон юм байдаг байх нэ. Энэ бол тэр хүн хэдийгээр ингээд завил суугаад ч юм уу олуулаа нийлээд нэг бяцлагын группт ороод
бясалгал хийж байгаа биш ч гэсэн хийх хүсэл байхгүй байж болно л доо тийм биш ч гэсэн яг өөрийнхөө арга замаар бясалгалаа хийж л байгаа гэсэн үг байдаг байхгүй юу. Ер нь тэгэл бид бүгдийн амьдрал ингээл хэвийн зүгээр хүн байсаа гинт нэг өдөр гэгээрэл гоё учлаа гэх биш. Амьдрал өдөр тутам цаг мөч тутам тодорхой төвшний гэгээрэл ухаарл тэгээ аливаа зүйлийг ойлгох энэ чинь ийм байна гэдэг энэ бодол энэ жижиг алхам болгон тэр гэгэрэл гэж өрхий айх тэр нэрлээд байгаа тэр зүйл рүү бага багаар хөдлөөд явж идэг. Ийм л юм байгаа. Тэгэхээр аа бид яг бүр зоригтойгоор за яг бяцлал гэж хийгээл зарим хүмүүс жоохон гайхуулах маягтай юм шиг тийм бяцлалыг бас хийдэг хүмүүс бас байдаг юм шиг харагддаг, анзаарагддаг. Тэгээд би айгу сөрхий мундаг бяцлал хийж нэгээл гаднаа бол ингээ сайхан тий амар сөрхий завил суугаал хичээдэг тий. Гэхдээ дотор нь сэтгэл санаа нэрдөө тийм 50 амгалан тогтож өгөхгүй 9 жирийн бодоод аль хэдийн ингээ тухайн санаа ингээд тийм тогтвортой сууж чадахгүй байдаг хүмүүс зөндөл байдаг. Тэгэхээр бяцлал гэдэг маань зөвхөн гадна өнгөөр хэлбэр дүрсийн асуудал биш. Дотоод тэр ертөнцийн сэтгэл бодол ухааны асуудал байж таардгийг. Тэр одоо нэг Японы цайны ёслол гэж байдаг те. Тэрийг японочууд маш их сэтгэл гаргаж бүхий л тэр деталь жижиг одоо үйлдэл тэр гүц юу гэдэг те. Тэр бүхэнд тэр ёслолд оролцож байгаа тэр ёслол хийж байгаа бүхий л деталууд маш их анхаарал тавьж хийдэг. Энэ нь тэдэнд нэг ёсны бяцлал болчдөг. Ингэж чадсанараа тэднээс яг тэр ёслолд орж байгаа хүмүүс маш сайхан сэтгэлээ амьрлуулж чаддаг. Амьрлуулж чадсанараа тэр сайн ёслолд орж байгаа хүмүүс өөрсдөө тодорхой зорилготой хоорондоо яриа тэ албаны ч юм уу амны ч юм яриа үүсгэх гэж болно шүү дээ. Тэр бүгдийн талаар маш сайхан тунгааж бодох юм боломж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тэр ёслолыг хийнэ гэдэг маань нэг төрлийн бяцлал болчдөг байхгүй тухайн хүмүүстэй. Гэдэг ч юм уу амьдрал баялаг амьдрал дотор бидний хувьд яг бяцлагын үүрэг гүйцэтгэж чаддаг тийм олон тийм гайхалтай завшаантай үйлдэлүүд бид өөрсдөө ухамсаргүйгээр бас хийцдэг ийм зүйл байдаг юм аа. Тийм болохоор бяцлал тэ онц биш сонир биш гэж бодож иж болон зарим хүмүүс гэхдээ асуудал байхгүй бүх юм цагийн цагтаа ийм байдаг байна. За тэгээд бяцлалыг зориудаар хийсэн үед бид эрүүл мэндийн иймэрхүү нөлөө өгч чадах нь байна. Тэгээд 50 амгалан аль болохоор нэг эерэг сайхан бодол төр төвлөрч явна гэдэг маань эцсийн эцэст өөрийнхөө төлөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байж болно гэж бодож байна. За өнөөдрийн хувьд иймэрхүү зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцаж мэдээлье гэж бодлоо. Тэгээд мэдээж ихэнх асуудлыг хүмүүс бүгдээрээ мэднэ. Ихэнх хүмүүс мэдэх бах. Энэ сэдвийг энэ талаар анх удаа сонсож байгаа хүмүүст бас хэрэгтэй байж болох бах. Ер нь бол нэг 5-6 ийм богинотор бичлэгүүд орууллаа. Тэгээд хүмүүс subscribe дарж байна. Энэ маань магадгүй энэ хүн надад хэрэгтэй тодорхой мэдээллийг бас хүргэж магадгүй байна гэдэг ч юм уу те. Тодорхой хэмжээнд тухайн хүнд сонирхол төрсөн учраас subscribe хийсэн байх. Энэ нь бас нэг талтаа надад тодорхой урам өгч чинь өөрийгөө голох одоо тэр сэтгэлээ давж гарах те. Нэгсэндээ энэ чинь бас л миний хувьд тодорхой хөгжил дэвшил өөрийгөө ялах нэг юм болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр дэмжиж байгаа хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. Тэгээд чадхын дотор өөртөө одоо хэлмээр та бүхэнд хүргэмээр санагдсан хүрхийг хүссэн тийм эрг сайхан мэдээлэл байвал тухай бүрд нь чадхын дотор мэдээлж байх болно гэж та бүхэндээ хэлье да. За ингээд түр баяр та.